Би Монголоор онгойдог. Хөх Азийн сэжин дээр ирж уцах юм учир хүмүүний алтан заяа энд байх юм учир туурын тамхтай хөрсөн дээр унахтай хамт тэнцэж хөлд орох юм учир тунгалаг шандны талиог хулантай хамт булаалдаж аршаа намсах юм учир би Монголдон мэндэлсэн. Газар тэнгэрийн савслагт гайхуулан байж ганц яванасаар би Монголоор онгойно. Өдөр өдрийн нарыг харах өндөр их хөв тавилан хайрлсан ижээ авдаа баярлжээ гэж. Тэгэхээр энэ орчинд бас ингээд хүм болоод төрнө гэдэг энэ хөв заяаг хайрлсан ижээ аваагаа өдөр болгон баярлж одоо баярлуулж явах нь одоо бас хүн болж төрсний одоо хэрэг юм аа гэж ойлгодог. За тэгээд нэг юм мөр санаанд орж ирж байна. Богд төр алтан сэнтэд бодолтой судалтай хөх харчууд засагт хааных булт олон их Монголд буянтай хүндтэй хөх харчууд засагт хааных бүрэг гээд гоочилж болдоггүй бэлэгтэй номтой хөх харчууд засагт хааныхаа гэж нэг юм нэг шүлэг байна. Засагт хааны хөх харчууд одоо хэцүү гэл ингээл өгөөд тэр хэцүү гэдэг үг нь бол бас их мундаг ирчүүлэлттэй холбоотой засагт хааныхыг сайн явдаг одоо холбоотой тийм нэр өгдөг болов. Тийм утгаараа засагт хааны хөх харчууд хэцүү гэдэг болов гэж ойлгодог. Хөгшин битэр манай хөгшин битгэр бол хүүхдүүдтэй ирнэ тэрэн тийм энийн юм гэх юм байхгүй 12 хүүхдий чи ерөөсө бүгд л хайрлана. Дижээ аав юм одоо өссөн нутаг төрсөн газар тэгээ одоо би ч бас өөрөө тэнд одоо төрсөн. Тэгэл манайх их олуулаа одоо 12 хүүхдтэй айлын би чи 11-т нь 11-т нэгтээ би одоо ганцаараа одоо гэртээ төрсөн байдаг энэ хүүхдүүд дотроос. Аав нь хөдөө явцсан байсан. Тэгээд түргэн дуудаж ирнэ гэж тэгсэн. Түргэн дуудаад эрхээ зургуу гэртээ бүтэн хайлаастай гарсан. Тэгээ хойдлын хашаанаас хүн амтан дуудаал ингээ хойд урддаасаа хүн амтан дуудаал бичгэнжсэн гэл ярьдээ тэгэл одоо аав ах наах зэгч тэр бүгд л ярина л да. Тэгэл тэр үчи тэгсэн ингэсэн гэл хүмүүс ярина. Үлгэр домог шиг юм ярина. Тэгээд би ч нэг олон төржсэн болохоор бас бэлтгэлтэй байсан болохоор тэгээд юм хүмүүс бэлтцэл байсан л та. Тэгээд манай гэрийн ард нэг бас Сүхэ гэж хүний авгаа юу хийсэн. Их баригч байсан. Тэр орж ирж тэгээд их барьж авсан. Бүтэн аяластай хөгчин зүгээр л нэг цэнхэр тийм туяарсан юм цэнхэр мэлмэлтсэн юм бол гарчтай байлээ. Тэр нэг битүү хайлаастайгаа төрсөн гэж ярьдаг. Тэгэл битүү хайлаастайгаа төрөд одоо ээж эмгээ аваад нөгөө ингээ цоол гээл гэдэг юм уу. Тийм тэгэл нөгөө мөнгөн эмгээ авч мөнгөн эмгээр юуг нь хайлаасын нөгөө манай одоо тэр ах үрг нь орж ирэл яана гэд орилоод байсан. Тэгээ би яах юу гэдэм бэ наадах чи бүтэн хайлаастай хөхтэй наадахыгаа мөнгөн эмгээр юм уу мөнгөн бүгжөөр хайлаасаа хагалдын гинлээ шүү гэдгсэн. Тэгэл тэр нэг мөнгөн эмгээ авч нөгөө юуг нь хайлаасаа хаглаад тэгэл дотроос нэг цав цагаан хүүхдэл зүгээр чарлал унжсэн л да. Тэр хайлаастайгаа байсан удсан бол бүтгэл байсан шиг байл. Көгсчүүлэл бүтэн хайлаастай хүүхдийн амнаг шигтэй байдаг.
сайн байдаг л гэж ярьцгаад. Манай тэр нөгөө хатам аавал айл байсан. Тэр хөгшин хөдөө явуулсан байсан. Муудаа тэр чинь нэг Малтал явуулсан байсан шиг нэрэл тэгэл бүтэн айлаастай хүүхэд гарсан юм байна. Ёстой амны ишгтэй хүүхдэл гэж ярьж ирсэн. Гэрийн бүслүр чивчэртэл намайг чарлаж мэндэлхэ. Гизэгнээсээ таслан хүүгмэн боосон саахалтын буурал имэ. Түрэмэн сүлдөршөө хүү төрлөө гэж уулаг алдсан төгөлдөр тансаг их хилтэйгээ тэггэд би анх учирсан. Эдүгээ хүртэл их хил таныхаа үлгээд би нялхаараа эртний мэрэгэн үхсийн сангаас тань хөхөж боочсон хിവэрээ. Гайхамшигт соёлоо цаг хугацааны гүн рүү бийтээсээр газар шороо минь ертөнцийн мэдрэмж надад хайрласаар. Хүүхдүүд сүх гэдэг хүүхэд байж гэж доогддог л байлаа. Тэгэл дуудаал доогддог л байлаа. Манай хүүхдүүд дандаа Төмөрбаатар, Ганбаатар, Хүрлбаатар гэл Болдбаатар гэсэн нэртэй байсан. Нэг биелэгдсэн зүйл нь юу гэхээр энэ ардын хувьсгалыг хийсэн Сүхбаатар гэдэг хүний нэр хүнд бол үнэхээр их нэр хүндтэй тэр үедээ бол одоогор бол хийт нэр байлаа шүү дээ. Тэгээ тийм болохоор Сүхбаатар гэж нэр өгөөд бас жанжин болоороо л гэж биелэгдсэн болов гэж боддоо шүү дээ. Тэгтээ тэр үед тэгэж их юу яадаг байсан, ичдэг байсан, их бахардаг байсан, энэ нэрээр их бахардаг байсан. Тэг яагаад тэгэхээр тэр үеийн ном зохиол бүхэл зүйл дээр Сүхбаатарын тухай гарна, сүх гэдэг хүүхэд байжгаад тэгээ баатар болжээ гэдэг тийм зүйлүүд хүртэл их гардаг болохоор гарч ирсэн болохоор бас зүгээр бахархдаг байлаа. Тэгэл цаашаа явал 10 жил оюут ингээл бас л ялгаагүй энэ нэрний утга учир нь сүлдээ найз нөхөд жанжин гэж дууддаг болцсон. Их сайхан нэр хүндтэй нэр гэж боддоо шүү дээ. Багада их сэргэлэн цаваа хүүхэд байсан. Тэгээ хоолоо идэж ягаад эртэл унтна хичээлээ барьж сууж агаал тэгэл гадуур тоглож байгаа. Дээр үеийн хүүхдүүд ч гадуур л их тоглодог байсан шүү дээ. Гадаа ашаанд байсан болохоор тэгэл тоглож байгаа л орж ирээл хичээлээ нэг жаахан барьж яснаа нойронд хүрээл унтна. Тэгэл хоолоо идээл хагасын тавиал унтаад гэн өглөө босч ирээл би хоосон хонсон гэж ярьдаг. Тэгээ энэ нэттэй хөвгдөөс тий. Гэр бүлийн хүмүүжлгээд маш чухал зүйл байна л да. Тэгээд юу гэдэг аав ээжийн би гэр бүлдээ ямар хүмүүжлэлтэй болж өсөв. Тэгээ яаж одоо ямар хөө байна гэд манай гэр бүл бол ер нь нэг тийм их тайван даруухан тийм хүмүүс. Тэгэд манай гэр бүлд ер нь тийм нэг айхтар тийм ширүүн дуурдаг мөрдөг тийм юм баг байдаггүйсэн. Хүнтэй зөв харьц тэгээд ажил сайн хийж сурал гэдэг байсан. Сурахынхаа хажуугаар ажил сайн хийж сур. Хөдөлмөр хийгээ сурцсан хүн ирнэ яана гэж байхгүй. Тэрнийг мартана гэж байхгүй. Юм хийгээ сурцсан байхад хизээ нэгэн цагт хэрэг болдог шүү л гэж тэгж ярьдаг гэсэн. Тэгээ их хөдөлмөрч болгож хүүхдүүдэд өсөгчтэй манай аав ээж хоёр юмыг дандаа багаас нь эхэлдэг. Тэгээ тийм болохоор бас л ялгаагүй хүүхдүүдэд бас их ажилсаг болох гэсэн юмыг эхэлсэн ажлаа дуусгадаг байлгахын төлөө бас их хичээж байна. Маргааш чинь хизээний л нэг дундаж амьдралтай айл шүү дээ. Тэгэл тэр үед чинь зах зээл болцсон их л хэцүү цаг байсан да. Манайх чинь 7 эрэгтэй хүүхэдтэй хамгийн бага нь тэгэл тэднээс чинь тусдаа гарсан нэг 2 нь л байсан да. Тэгээ бусд нь гэртээ. Тэгээ нөгөө далхыг чинь ерөөсөө 4 хуваагаал тэгэл дотор нь нэг сүүл хийгээл зүсүм сүүл тавиад тэгэл иддэг байсан. Манайх ч олуулан байсан болохоор нэг өдөрт нэг 3 далхал хуваарт ирдэг байсан байхад. 97-8 онд чинь энэ аялал жуулчлал зочдлууд гэдэг мэргэжил шинэ мэргэжил байлаа шүү дээ. Хүн болгон юу гэдэг
яг ийм аялал жуулчлалын чиглэлээр, зоч дуудлын чиглэлээр гэл өмнө ярьж байгаагүй бол айгүй олон хувийн ихтэй сургуулиуд гарч ирэл өрсөлдөөн бий болоод нэг сонин шин санагдал их гоё таалагдал ерөөсөө энэ сургуульд л орё гэдэг. Тэгж явж байгаа л орж илаа. Би чинь зөвхөн эхний төгссөн сургууль бол газарчин боловч тэрний дараагаар бизнесийн удирдлагаар тэрний дараагаар дахиад төрийн удирдлагаар одоо магистрийг хамгаалсан. Тэгэд 10 жилээ төгсөө би 1 жил бол одоо үндсэн. Тэгээд тэр үедээ бол одоо бас төлбөр мөнгөө хийх гэж ажил хийж байлаа. Тэгээд юу гэдэг одоо ер нь тэр үед бол одоо төлбөрөө хийхин тулд зун ажиллаад хичээлийнхээ хажуугаар ажиллаад ажил хийгээл тэгэл тэр үчин Дэнжимэн гэдэг ганцхан захтай Дэнжимэн дээр бүгдөө гарч одоо 8 бүхэл зүйлэл одоо бизнес Дэнжимэн дээр л явагддаг байлаа шүү дээ. Тэгээд тэр үед бас ах эгчигээ дагж явж хагаад костюм бичиг хойд сурсан. Тэгэл бичиг хой бол явдаг байлаа. Олон хүмүүсийг баярлуул сайхан бичиг хойж өгчээсэн доо тэр үед бол. Төгсөө энэ хоёр чинь юу хин костюм бичиг ихлээ. Тэгэл нөгөөхийгэн бас зарна, нөгөөхийгэн хийж өмсөн өөрөө ойж өөртөө тааруул шалгалт малгалтаараа одоо янз костюм бичих хэрэг гоё штэ. Тий. Сумгүн лөө одоо энэ одоо нарийн бооны салбар руу орж ирэх болсон хэд хэдэн шалтгаан байна л да. Тэгээд юу гэдэг яг ингээд бизнес ерөөсөө нэг бол бизнесийн чиглэлээр явж байгаа хүмүүс бол тэгээд бизнесээрээ сурах хэрэгтэй бол удирдлагын актем сураал. Тэгэл энэ бизнесийг хөгжүүлэх гэл ингээл энэ одоо байгуулсан юм аа ингээд цааш нь амжилтаа явуулах гал ингээл явж байна. Тэгэд яг зүгээр ер нь хүн болгон бизнес хийгээд явж хахад одоо нэгсэндээ тэр үед чинь бараг л орцуулгын дундааны цэгтэй орцуулганд гөөхний цэгтэл байлаа шүү дээ. Тэгэл тэр үед бүгд бусдын адилхан тэр жишгээр явж эхэлсэн. Энэ миний одоо бас энэ ээжийн манай ах дүүгийн эхлүүлсэн энэ бизнес рүү өөрөө ирэхгүй л ингээл нэг өдөр л татагдаад орж байгаа юм л да. Тэгээд би яг энэ чи ирэхгүй өөр чиглэлээр явна гэд явж байсан өөр бизнес хийгээ явж байсан үе би өөр чиглэлийн бизнес эрхэлж явж байгаад ирээд буцаж ирээд ингээд ороод энэ чи ингээд Сумангүн дээр одоо 9 он хүртэл 2001-2 оноос хойш 9 он хүртэл Сумангүний захирал хийгээд ажилласан. Тэгээд ер нь бол одоо монголчуудын энэ уламжлалт энэ ёс заншил энэ уламжлалт агсан энэ бүтээгдэхүүн бол одоо хизээч одоо байх юм байна, хизээч арчигдахгүй байна гэдэг нь бол тэр үед л одоо ойлгохгүй л явж тэ. Ер нь одоо ингээл шинэлэг зүйлийг л барихыг л эрхэм болгоо явж байгаа шүү дээ. Тэгээ бид нар нэг зүйлээр их бахархдаг. Дандаа хүнийг баярлуулсан дандаа баярлуулсан. Дандаа ингээ сайхан ширээн дээр сайхан одоо идээ болж явдаг тэр одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгээ энэгээр их бахархдаг. Яг энэ нэр бол ерөөсөө ингээд явсаар гад одоо ингээд одоо миний хувьд ч гэсэн одоо миний нэр миний баг одоо овог шахуу болчоод ингээл явдаг. Хаач явсан нөгөө Сумангүний Сүхбаатар гэдэг нэр ингээл явдаг болцсон. Жор штэ энэ бол яа харахгүй жор энэ цагаан өрөм гэдэг зүйл бүтээгдэхүүнүүд энэ хэвийн боонд хийдэг энэ бол одоо яг ийм одоо уламжлал бол яг үндсэндээ Сумангүнээс гаралтай. Тэгээ энэний одоо утга учир нь бол тэр хэвийн боог одоо тэр зөөлхөн байлгадаг удаа их хурдан хатаадаг удаан хугацаа одоо хатдаггүй ийм даваа чанартай. Тэгэд энэ одоо ерөөсө бусад газрууд бүгд л ялгаагүй адилхан яг энэ манайхыг дуурайгаад одоо энэ өрөм хийдэг болцоо. Яг дагаа явдаг болцсон байж. Тэгэхээр биднээс одоо яг энэ Сумангүний хувьд бол яг энэ технологийн даваа талаараа л одоо бусдаас илүү бас төрүүлж явж байгаа. Мэдээж энэ дээр бол одоо хамгийн чухал зүйлийг хэлэхэд одоо энэ Сумангүний үүсгэн байгуулагч одоо манай үүсгэн байгуулагчдын манай ээжийн одоо хувь нэмэр одоо хамгийн чухал ихээ одоо энэ
өөрийнх нь гаргасан өөрийнх нь одоо энэ хийсэн технологи маш чухал одоо энэ технологи одоо биднээсийг нэр хүндтэй явуулахад их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог доо. Тэгээд үлзий хэвийн боовыг бол бүр би багада ааваасаа сурцсан идэж өссөний амтаарл хийсэлдээ тэрнийг. Тэгэхдээ тэр чинь өвөл намар хураацсан нөгөө юу их сайн байдаг байхгүй юу? Өрөм. Сумангун трейдинг шилдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг бол гавжийн дугуй. Энэхүү бүтээгдэхүүнийг Сумангун хүнсний үйлдвэрийг үүсгэн байгуулагчид ашиглав. Эцэг өвгдөөсөн уламжлан ирсэн эртний жор амд чанарыг тэрл хэвээр нь хадгалан өнөө үед үйлдвэрлэлийн нөхцөл нэвтрүүлэн үйлдвэрлэж байна. Түүний аав нь Говьолтой аймгийн Бэгэр суманд соодын татсан анхлан байгуулагдаж хийдийнхэн манжит цавыг өөрийн биеэр барилдж байсан номтой хүн байжээ. Тэрээр охиндоо буян хураахад аллаг эдэний дээж гавжийн дугуй хэмээх уламжил бүтээгдэхүүнийг хийх жорыг өвлүүлэн сургасан байна. Багдаан идэж өссөн тэрэл тансаг сайхан амт өнөөдрийг хүртэл сэтгэлээс нь салдаг гэсэн. Тэр миний анх эхлээд хийж явах үед бол юмчиг камд байж материалчиг их сайхан илбэг олддог байсан. Одоо бол тэр материал бас жаахан юмны үн өсгөр юмны материалын үн бас их л байна л да тий. Тэгээд тэр үлзий хэвийн боовыг биднээс бас нэр гэж ямар за тэгээ хэвийн боов хийхээр ч одоо нэр өгч зард юм байна. Юу гэж зарах уу гэж. Тэгээ манай хөгшин үлзий гэж нэрлээ, үлзий гэж нэрлэл гэж. Тэгээд үлзий хэвийн боов гэж нэрлээд тэгээд тэр ватантаар хийсэн. Тэгэл миний л ер нь технологи л доо тэр болов. Монгол хүн, Монгол ёс заншил, Монголын бахархал, Сумангун хүнсний үйлдвэр. Өнөө дан жаргалын бэлэгдэл үлзий хэвийн боов. Улан дахин унагыг гартаар уулан намхруулж, холорын хүмүүстэй гайхагдсан магтагдж үзээгүйч 10 алдын үргийг агтны толгойд өглөж аавын ам буйныг эдэлж явсан удаатай та эрхэм. Эрийг насрын өмнө зодог шуудаг өсөж эртэ бэртэ бөгчүүдтэй хүч үзэн яваагүйч өнгөнийхий дээдлийнхээ далмурыг буулгаж үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эрхэм. Эрхийн мэргэний номыг явдал гүн татж игнүүлж тавьсан байг будн эргэж үзээгүйч 32 хасааны голын 2 домбон дээр гурван цагаан сумаар 3 оноосон удаатай та эрхэм. Эрт цагт төгсөн болж эгээл Чингисийн хүлэг баатар байх болсон. Тэгтээ Тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт сэлмэрэж байна уу, үзгээрэж байна уу, сэлж үлдээх үйлс чамд зөндөө байна. Дуудах нэрийг эцэг их дуурс халдрыг артам өгнө гэдэг. Тийм болохоор хийж бүтээж байгаа бас өөрийнхөө авч явж байгаа энэ байдлаараа одоо хүн гэдэг нэрээ дуурсгана гэдэг бол чухал зүйлээ. Тэгээ одоо сүүлийн үед бол хүмүүс одоо зөвхөн би яах вэ? Би өөрийгөө би хувь хүн хинбэ гэдэг зүйл ярихаасаа илүү бас олон нийт рүү чиглэсэн бусдад тусалсан, бусдыг гэсэн олноо гэсэн тийм сэтгэлтэй хүмүүс бол их гарч ирж байна. Тэрний яг утга учир нь бол бас одоо хүн гэдэг нэрний утга учирыг бас авч явж байгаа хэлбэр гэж ойлгодог шүү дээ.
Монгол эр хүн гэж сайхан алсын хараатай. Ер нь бол алсын хараатай хэлий гэсэн үгээ хэлцдэг. Хэлсэндээ хүрчдэг. Тэгээд сайхан Монгол эр хүн гэхэлэр одоо боддоо шүү дээ. Одоо өөрсдийнхөө одоо бид нар чинь ааваараа, ах нараараа боддог. Гэрт ороод ирэхэд гэрийн хойморд сайхан суудсан, үр хүүхдээ тэгэл аццэнэрээ эрхлүүлсэн. Нэг тийм олон таван үггүй хаяа нэг хэлэхдээ хэлж байгаа үг нь жинтэй буусдаг. Яг нэг голыг олоод хэлцдэг. Тэгэл нэг тийм намтай. Тэгээд нэг алсын хараатай нэг жоохон тийм ирчүүдэл ер нь яг тийм Монгол эр хүний шинж байд юм уу гэж бол харагддаг шүү дээ. Монгол гэдэг ихлээр монголоор хизээдээ бахархдаг гэхлээр олон юм дээр бид нар бахархаж байна. Одоо энэ түүхээрээ бахархаж байна. Одоо бид нар зөвхөн Чингис хаанаас гадна бас Чингисээс хойш мундаг баатрууд байлаа. Тэр баатруудын одоо тухай монголчууд хийгээгүй юм гадныхны хийсэн сайхан кинонууд, сайхан одоо зохиолтой ном өдр бол маш ихээр гарч шүү дээ. Та нарын зүрхэнд хайцыг мэдэрч байна. Ээч бас айж байна. Өр хүүхэд минь өвгөд айцынхаа түүхийг ханзаар үчиж Монгол хүн эх орон гадаадамтандаа эзний ёсоор амьдрч чадахгүй болохгүй гэж би айж байна. Эзэн Чингисийн цус сатарын багшиж буй эрэлхэг Монгол баатруудаа ардын журамчилгүүдээ Оросынхаа төлөө орцох цус үхэх хамиг үл хайрдан дэмжиж хэрэгтэй бол нэр төртэйгээр амиа өргөцгөөй. Монгол гэдэг сайхан энэ нутаг одоо эцэг өвгдийн үлдээсэн энэ сайхан тусгаар тогтнолыг бий болгож өгсөн энэ түүхэн улсаараа бахарахгүй байхын аргагүй л дээ. Нэг ийм үг үт юм аа. Тэгээд одоо хий гэсэн хүнд одоо санаа мундахгүй тий. Одоо хийхгүй гэсэн хүнд шалтгаан мундахгүй гэж. Ерөөсөө л тэр хүн өглөө гэрээсээ гараад явахдаа л би өнөөдөр юу хийх вэ? Би ямар амжилтанд хүрэх вэ гэдгээ бодоол тэр зүйлийг тэр амжилтанд хүрэхин төлөө ямар шин санаа гаргах вэ? Би яавал энэний төлөө явах уу гэдэг энэ оролдлого, энэ олон санаа байгаа л байх тусмаа хүн бол амжилтанд хүрнэ. Хөдөлмөрч байж сурах хэрэгтэй. Гэхдээ бас мэдээж боловсрал, мэдлэг чухал. Гэрээсээ гараад явхад л олон проблемууд байна. Дүүрэн асуудлууд байна. Энэ асуудлуудыг нэг тийш шийдэхийн тулд, эднүсийг зэгцлэхийн тулд тий одоо бас миний үр хүүхдүүд бидний ирээдүй цаашдаа болвол ийм олон асуудалтай битгий байгаасаа гэдэг үтнээс л асуудал хандахыг хичээд байна шүү дээ. Тэр олон асуудлуудыг ийм ч асуудал гэдэг одоо нэг хэлэх юм бол одоо өнөөдөр олон л асуудал байна. За тэгэл юу гэдэг одоо гэр хороолол бол гэр хороолол. Гэхдээ гэр хороолол сайхан амьдрах боломжтой зөндөө байна. Сайхан амьдарч байгаа айл өрхүүд зөндөө байна. Сааранч зөндөө байна. Бид нар нэгдэж хамгийн гол нь хаач бид нар дандаа нэгдэж явах хэрэгтэй. Гудамжиндаа нэгдэх хэрэгтэй байна. Одоо хороогоороо ус төрждгөө, намжрахдаггүй байлдаг баймаар байна. Тэгээ ив нэгдэлтэй баймаар байна. Бид нар нэгдээл байх тусмал биднээс дандаа сайхан үр бүтээл авч ирнэ. Ерөөсөө дандаа л сайхан амжилт биднэрт дандаа ирнэ. Хөрс айлууд одоо баян ядуу, шашин шүтлэг, нам одоо ёс заншил, эс хамаар нь бүгдөө сайхан одоо хуучны хөршийн холбоо, бүлэг шөө юу гэдэг хамтардаг. Энэ хэлбэр рүүгээ орох юм бол яг манай тэр гудамд гэрэл гэгээтэй гэрэлж одоо хурдан тавигдана. Асуудал чухал шийдэгдэнэ. Хин нэгэнд асуудал ирж байгаа маргааш яг өөрт нь бас адилхан ирнэ гэдгийг байдлаар бие биендээ тэгж хандах юм бол бидэрт бол заавал энэ бусдын гарыг хараад байхгүйгээр урагшлах тийм бололцоо боломж бол дүүрэн байна гэж боддог доо.
Ер нь бол одоо ингээд бизнес эхэлсэн ч гэсэн ингээд 0 цэгээс нь эхэлж шít одоо юу гэдэг те багаас нь эхлээл 3 4 хүнтэйгээр эхэлсэн зүйл цаашаа өргөжөөд 30 40 тэгээд 300 хүнтэй болж байна. Юм гингэд ингээд томорно гэдэг бол учир дутагдал их байдаг байхгүй. Тэгээд зүгээр иргэдийн амьдралыг, хорооны амьдралыг, дүүргийн амьдралыг шатаар нь ингээд өгсөд явъя гэдэг тийм л нэг бодол төрсөн юм байна. Тэгээд дүүргийн хорооны иргэд нийтийн хурлын дарга хийгээд дараагаар дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч тэгээд иргэдийн хурлдах бүлгийн дарга ингээд хийгээ явж байна. Энэ бол ерөөсөө л энэ анхан шатнаас нь явахлаар маш их юм тэр доод шатнд ямар проблем байдгийг мэдээл яваад байгаа, сураал яваад байгаа. Тэгээ ялангуяа иргэдэд хамгийн ойр байдаг хүн бол одоо юу гэдэг хамгийн анхан шатны нэгж бол төрс захиргааны байгууллага бол хороо штэ. Тэгээд дараагаар нь дүүрэг тэгээд нийслэл. За их хурл бол зөвхөн хууль баталж чинь тэр дээгүүр байна. За ингээд энэ ойрхон ажиллаж байгаа энэ байгууллагуудыг мэдчихийж хүн цаашаа ингэж явах нь зүйтэй гэж бодож байгаа. Зарим үед бол тархинаас илүү зүрх гэж ярьдаг тийм ээ. Сайн их мундаг мэдлэг боловсролтой ч гэсэн зүрх сэтгэлгүй бол бас зарим ажил явахгүй. Тийм болохоор зүрх сэтгэлтэй тэрний төлөө явна гэсэн тийм зорилготой тийм аавын хүмүүс бас төрд байгаасаа гэж бас боддог. Мэдлэг боловсролтойгоо ашиглаад тэр одоо олныг дагуулж чаддаг, юмыг өдөртөн зохион байгуулж чаддаг, сэтгэлтэй зүрхтэй хүмүүс нь удирдаад аваад явах юм бол улс хөгжнөө. Тэргүүдээ охрох зам ялагдах хэрэг байхгүй. Монгол түмний сүүлчийн найдвар эдний гарт байна. Урагшаа! Монголчууд бид эх орныхоо энэ л нутгийнхаа бахархал нь байх ёстой. Хурдан мордын тоосонд дарагдаж, уртын дууны шурах хайд татагдаж, ээжийн бүүвэтэй хорвоод уярч, эцгийн голомтоос өрх тусгаралдаг Монгол цус буцалсан эгэл ардын өрсөлөө. Энэ удаагийн маань би Монгол хүн нэвтрүүлгийн зочноор эгэл жирийн Монгол аав Борхүүгийн Сүхбаатар оролцлоо. Алтан соёмбо далбаандан залсан, ахмадын сургаалыг оюундан тэлсэн, даяарчлалын боловсролыг олж ятгсан, дархан тусгаар улсынхаа иргэн болсон би Монгол хон.